За сайн байна уу өдрийн минь. Сайн байна уу өдрийн минь. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. За манай подкаст эхэлж байна. Юуны төрөнд өөргөн танилцуулъя. За Улсын драмын Эрдмийн театрын маркетингийн менежер Халин маань хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. Үрсэнд баярлалаа. За Халины хувьд одоо Улсын драмын Эрдмийн театрт хэддэг жилдээ ажиллаж байгаа вэ? За яг бол одоо 3 жил ажиллаж байна. 3 жилийн одоо хавар намрыг үзэж байна. Одоо бас театрынхаа бас шинэ бүтээлтэйгээ орж байна. Тэгэхээр дөнгөж яг 3 жилийн өмнө яг анх бас 92 дахь жилийн гээд театрт орж ирж исэн. Одоо гээд 95 дахь жилийн үзүрийн жилийн нээлтгээд тийм явж байна. Халинагийн хувьд ерөнхийдөө яг энэ драмын театрт ажиллахаас өмнө нь миний мэдхээр фестивал тийм тэр ч одоо задгаа шоу гэх үү? Задгаа шоу. Тийм задгаа шоу зохион байгуулалтаа ерөнхийдөө нэг юм бас л тайз дэлгэцийн урлагийн л холбогдолтой хүн байсан. Тэ одоо би ч өгн бол өөрийгөө бицэн танилцуулахад би ч өөрөө багш мэргэжилтэй хүн, биологийн багш мэргэжилтэй хүн. Тэгээд одоо урлагт ороод 10 хэдэн жил болсон байна. 10 хэдэн жилийн хугацаанд бол ер нь клип, телевиз бүхэл юмар ажилласан байна. Би миний өөрийн сонирхол бол за энэ урлагаар явах нь зохион байгуулалт, ивент тэр нь миний сонирхол юм байна гэж бодоод одоо өөрийн нэрмжэд өөрөө яг зохион байгуулж дээр музик фестивал гэж нэг Эрдэнэтэд болоод ирдэг тийм орон нутагт бас зохион байгуулж үзсэн 2 дахь 3 дахь жил руугаа одоо энэ жил бас хийж арай амжсангүй 1 жил үндэсэн дараа жилээс одоо 3 дахь жил руугаа ороод хийнэ гэсэн. Бас заримдаа ч одоо бас театрын ажил ч одоо манай улсын ажил маань бас заримдаа их орж ирдэг. Тэгэхээр бас цаг наргүй тэгмэд өөр юм хийх хугацаа таймрыг. Одоо нэг юм чи хийнэ гэдэг чи өөрөө амар их цаг хугацаа, амар их одоо бодон толгоогоо ажиллах нь яавал хүмүүс төрөх үү, яавал юу ах вэ, энийг хэрхэн найруулах уу гэж баг бицх юм найруулагч болчихсон шүү дээ. Давхар тэглэх ахаа хүмүүс төрхийн тулд тэгээд тэр музик одоо тэр яагаад заавал тэгж өгж исэн нэрнийх нь утга нь нэрний утгыг бол одоо өөрхийн яг нэрээсээ л сэтүүлсэн гэх юм. Одоо би халин гэдэг нэртэй халин бууг гэсэн бас юу байдаг. Тэгэхээр буугын өөрхийн одоо нэрээрээ өгсөн гэх үү одоо бас гоё амбит та тий одоо бас залууч ээж аа. Тэгээд фестивалаас өмнө бол өчнөө тоглолтууд бол зохион байгуулж исэн заалны тоглолтууд. Маралжингоо дээр дуучин маралжингоо дээр ажиллаж исэн мөн дуучин хамтлаг хурд хамтлаг дээр бас ажиллаж зохион байгуулалт хийж явж исэн. Тэгэхээр нэг өмнө нь бол бас л урлагтай ойрхон байжгаад яг энэ урлагийн салбар руу орсон байна тийм ээ. Одоо яг ингэж юу гэдэг юм бэ? Нэг тоглолт зохион байгуулах, жүжиг тавигдах хооронд ялгаа ижил төстэй зүйл нь юу гэдгийг. Би одоо 3 жилийн өмнө театрт орсон гэхээр анх удаа би чи өөрөө театраас сүрдэж явдаг хүн байсан. Вау, ямар гоё юм бэ, жүжиг үзчихэл. Вау, нэрээ ерөөсө орж ажиллана гэж ерөөсө бодож байгаагүй. Тэгэнт орж ажиллаад явсан чинь итгэж чаддгүй. Ер нь бол тайцын урлаг бол адилхан. Зохион байгуул юмнуудын хувьд адилхан. Одоо өөрийнхөө фестивалыг зохион байгуулахдаа хүртэл яг л бүхэл юм хийж бараг л нэр нь мэдээж тайз бол яг найрлагч гэж хүн ажиллаж байгаа, зураач гэдэг хүмүүс ажиллаж байгаа. Тэр үгээр жоохон доо. Бусад одоо нэг өөрийн хэмжээнд одоо өөрийн фестивалыг бол зураач нь, найруулагч нь, зохион байгуулагч нь, оператор хүртэл болоод явж байдаг. Тэнгүүд энэ театрт ажиллангууд тэр нь арай өөр. Яг найруулагч маань найруулагчээ гэдэг юмнууд явж байна. Тэгвэл зохион байгуулалт энэ болгоны нэгтгэж явдаг нь маркетингийнхаа. Одоо бол манай ажил дээр бол тэгэл
зангилаас нь одоо маркетинг бид нар байхгүй бол амар яасан. Бид нар байхгүй тэгтээ бас жоох хэцүү. Тэгтээ жүжигчд байхгүй бол бас хэцүү. Манай арын албаныхан байхгүй бол ерөөдөө нэг цогцолж нэг бүтээл гарна. Зөвхөн жүжиг тавихаас гадна манайх зас олон газар яамны харьяа байгуулга шүү дээ. Тэнгүүд яамны ажлууд бас айгүй их орж ирнэ. Яамны зохион байгуулалтын ажлууд тэр болгон дээр нь хүч нэмж явдаг. Одоо наадам дээр явдаг. Бусад одоо нүүдэлчин фестивал одоо яамны хэмжээнд зохион байгуулж байгаа сургал семинар бүх юм бол зохион байгуулалт. Зуны цагт ерөнхийдөө театр өгөөс ажилдаггүй шүү дээ. Тэгэхээр зуны цагт зүгээр юм зохион байгуулалттай ажлууд ороод явдаг гэсэн үг үү? Тий, гадаа зохион байгуулалтын ажлууд дээр ороод явна. Ер нь бол амардаг. Манай одоо театрын хувьд. Манай театрч чинь 2 байгууллагагүй нийт 3 байгууллага ажилладаг. Өө тийм үү? Тий. Хажуудаа хүүхэлдэйн театр. Тэгээд тэр нь манай баг тайзанд одоо тайзан дээр бас жижиг тайзтай. Тэн дээр бол манай хүүхэлдэйн театрын хүүхдийн жүжигүүд явдаг байгаа юм. Тий, хүүхдийн жүжигүүд, хүүхэлдэйн одоо тоглоомын жүжигүүд явагддаг. Манай яг үндсэн их театр, их танхимдаа бол 2 байгууллага ажилладаг. Тайзаа одоо 2 хувааж явдаг гэсэн. Үндэсний урлагийн их театр, улсын драмын эрдмийн театр ажиллаж явдаг. Тэгэхээр 100 бол ерөөсөө үндэсний урлагийн их театрынх маань одоо нэг 100 тоглолт, 100 өдөр аялал жуулчлалынхаа хүмүүс зориулж тоглолт тавигддаг. Тэгэхээр манайхаас харьцангуйс амраад мөн эсвэл наадамнууд дээр ажиллаад ингэж явцдаг байгаа юм. Алина наадам дээр ажиллаж ирсэн үү? Ажиллаж ирсэн 2 жил ажиллаж ирсэн. Наадам яг одоо тэний зохион байгуулалтанд ороод явхад нэлээд сүрдмээр штэ тий. Бүхэл бүтэн тийм том хэмжээний юм гэдэг чинь айгүй ядрах уу? Ер нь бол амар хэцүү юм байлээ. Анхны жил чинь дөнгөж ороод яг дараа жилд наадам дээр ажиллаж яхад өстө бүх юм хийжээс ийшээ тийшээ бичих бол жомон явдаг. Тэгээд манай 100 бол ямар амар төгжрэлтэй байдаг гэлээ. Тэгэл энийг яаралтай байчдаг гэл 5 минутын дотор баг явах жишээ нэ. Гүүн машинтай бол машина хаяад гүн тэгэл би чи скутер унч чаддгүй байсан чинь наадмын ажлаас олж унж сурсан шүү дээ. Бас нэг юм сурж авсан байх тийм. Сурж авсан шүү. Тэгээд наадмын ажилд бол 1000 гаруй хүмүүс ажилладаг. Тэгэхээр тэр бол маш том баг. Тэр хүмүүсийг бүгднгийн нэг цогц бас байлгана гэдэг. Зохион байгуул, найруулагч бүх хүмүүсийн хүч хөдөлмөр болж энэ бас үндэсний их баяр наадмыг цэнгийн зэлгүй тийм том хэмжээний олон зүрүүдтэй дээрээс нь тэгэл бүр улсын хэмжээнд гэдэг утгаараа тий зүгээр нэг жүжиг тавигдахаас илүү хэд дахин том тэр чинь маш том тайз байгаа шүү дээ. Тийм юу тэр цэнгэлтгийн зал юуг талбайг бол би ч одоо хэд тарьсан бол мэдэхгүй байна. Тураад ийцээ. Амар их явдаг. Тийм тэгээд ер нь бол яг хүн болгон зөвхөн нэг ажиллаад хийнэ гэж байхгүй. Одоо зөвхөн би одоо за наадам дээр зөвхөн одоо юу дээ бичиг иргэн ажилтан байлаа гэхэд зөвхөн бичиг иргэн гэж байхгүй. Бүх одоо юм лөө норж явдаг. Угаасаа л нөгөө манай хүчилмөр дутаад юу яад хаана хэрэгтэй байна тэрэнд нь хин нэг юм байж байх хэрэгтэй. Тэгэхгүй нэг ажиллаар би энийгээ хийгээд болоо гэсэн шиг тийм бас байдгүй байлээ. Би энийгээ бичнэ гэдэг шиг тий. Тэнгүүд би ч одоо анх ячаад зохиол дээр хүртэл зохиолчтой тухай цаг нэмэхгүй яг хөтлөгчийн зохиол биччихсэн. Тэн дээр хүртэл шивэл юмнууд нь яг аль яасан гэнэ гэл тэрний зохиолын сценар дээр нь хүртэл ингээл суугаал ажиллал бас явж явах чинь цаг нэмэх хахтаа. Тэр нөгөө нэг тэр болгоноос гоё өөртөө тодорхой хэмжээний юм хоримтлуулаад явж байгаа л да. Ялцчгүй те нэг мэдлэг одоо дараа нь гэхэд хөөч эн чинь ингээд гингүүд хэн нэгэн одоо мэдгүй хүн байвал те наа чи ингэдэг шүү. Ерөнхийдөө нэг тийм туршлага хоримтлуулаад өөрийнхөө хэмжээнд ингээд нэг мэдлэгээ зузаатгаал явж байгаа
гоё залуу үе. Ийм болохоор би ингээд яг залуучуудыг яг энэ контенттой оруулах айгуу дуртай байхгүй юу? Яг л ингээд тий бид нар нэг юм хийгээд явж идэг тий залуу хүн гэхээр л зүгээр ингээ байдгүй шүү. Би яг энийгээрээ айгуу залуучуудыг уриалж байгаа. Тэгээ подкастт оруулахыг бас айгуу хүсээд өнөөдөр бас ингэж гоё чамайг урьж авчирсан. Тэгэнгүүт за одоо буцаад гоё яриараа оръё. Ерөнхийдөө 100 театр амраад тодорхой хэмжээдтэй үйл ажиллагаанд оролцоод за одоо тэгээд нөгөө 9 сар гээл те буцаад театрт цугладаг. Ерөнхийдөө театрын нэг юм сарууд нь хідээс хэдийн саруудад одоо нэг сезон орно гэж ярьдаг шүү дээ бид нар. Тийм юу нэг хэддүгээр сараас эхэлж яг ороод өвлийн улирлуудаа ерөнхийдөө яг үйл дуустал жүжиг тавигддаг санагдаад байх юм надаа. Яг одоо сезон гэвэл 10-11 сар сезонтой сар 12 сард бол шинэ жил гээд тийм ээ. Шинэ жил гээд бүх хүмүүс угаасаа жүжиг үзэх. Тэгвэл бид нар надлан жил Ана Каринагаас тоглож үзчихсэн яг шинэ жилийн үеэр. Тэнгүүд бас гоё бид. Шинэ жилийн үеэр гэхээр яг өдрүүд нь тодорхой хэдээс хэдэнд байх уу? 12 сарын Анагийн чи одоо 12 сарын 5-нд нээж илүү одоо 6-нд нээжсэн. Тэгээ яг шинэ жилийн уур амьсгалд оруулаад шинэ жилийн үгээр тавихад бол бас хүмүүс сонирс одоо нөгөө манайх ч нөгөө поинт тогтчул тэгээд байдсан шүү дээ тий. Тэн дээр үл шинэ жилийг яг ингээ гоё уур амьсгал орж ирэнгүүт шинэ жилийн уур амьсгал. Тиймэрхүүгээр бас зохион байгуулж үзчихсэн. Тэгвэл яг өмнөх одоо нөгөө бусад одоо тоглолтуудыг бодвол 12 сар бол юу бас харьцангуй бага ихэвчлэн тэгэл шинэ жилгээл хүмүүс чинь баяр наадамд яваад өгчдөг тий. Тэнгүүд жүжиг үзэх хүмүүс бас жоохон хавраагаад идэм байлээ. Тэгээд мөн 12 сард 1 сард ерөнхийдөө жоохон зогсонгуйж жагаад 2 сард бол итгэвтэй сар, 3 сар бол итгэвтэй, 4 сард итгэвтэй. Тэгээд жоохон бас унтаг сар. Тэгээд одоо нөгөө дулааны улирал ирээд 5 6 гээл ерөнхийдөө амраад тэгэл бусад ажлууд тэгтээ бол одоо манай театр ч юм бол тэгэл жүжигүүдээ тоглоод заримдаа бол орон нутгуудаараа явж тоглоно, аялын тоглолтууд хийгдэн бусад одоо соёлыг түгээж бас. Орон нутгийн тоглолт одоо хийхэд сонирхолтой талууд нь юу гэдгийг яг нэг юм их тайзан дээр тоглохоос илүү орон нутгийн тайз ямар байдаг вэ? Бас зарим одоо ингээд жоо хүндрэлтэй асуудлууд их гардаг. Одоо жишээлбэл манайхын зөвхөн тайзандаа зориулж өөрсдийнхөө тайзандаа зориулж тайз каркас бол хийж байгаа. Тэнгүүд орон нутгийн чинь жижигхэн тайзтай шүү дээ. Тэгэхээр юу болдог. Жохон баригдмал болоод баригдмал болдог. Тэнгүүд одоо тайзан дээр хүртэл ингээл асуудал гардаг. За арцсангуй бас бага хэмжээтэй бага тайзтай тайзнууд арай нэг жохон овор багтай юунууд жүжигүүд айлуулах авч явдаг. Одоо өмнө жил бол ус завхан ар хангай гэж явчаад ирсэн. Тэгэхэд бол би ч ихсэн жаргамаар байна жүжигийг авч явжсэн. Тэр жүжиг маань 4 үний бүрэлдэхүүнтэй. Тэгээд үзэгдэл ерөнхийдөө багтай. Үзэгдэл багтай, нэг тайзтай. Нэгээс 2 тайзтай. Тэгээд ингээд нэрээ ингээд тайз солигддаг те нэг юм жүжигүүд дээр. Одоо тэр чинь нэг юм үзэгдэл солигдно гэж ярих уу, тайз солигдно гэж ярих уу? Үзэгдэл солигдно. Ингээд бүх юмнууд нь айгүй ингээ анзаараад байхаар нөгөө яг энэ драмын театр тавигдчихж байгаа жүжиг нь зүгээр кино театр тавигдчихж байгаа жүжиг ч юм уу те киноноос юугаар ялгаатай вэ гэхэлэр бүх юм нь яг ингээ хүний гараар үтчихэдэг те тэр ингээ өөртөө ингээ бүх юмаа гарч ирээд одоо нөгөө тайзны араас ингээ гарч ирээд хүмүүс гэрэл унтрах нэг хэдхэн секундын дотор гялс юм соличвол яадаг те театр урлаг бол тэнэгээрээ бол амар гоё. Одоо өстөд гэрэл унтарлаа 5-10 секундын дотор тэр тайзыг бүтээж дараагийн үзэгдэлтэд бэлдэнэ гэдэг бол өөрөө маш гоё юм. Хүмүүс бол гайхдаг ш. Ямар гэдэг манай хувц солилт мэл одоо жүжигчдийн чадвар бас амар мундаг. Жүжигчд, ариалт, гэрэл ер нь бол ингээ бүгдээрээ амар мундаг хүмүүс байдаг. Би бол одоо тэгэл ажиллаж байхдаа гайхчихлээс анх ороод ямар хурд юм бэ? Тэр ханхууд тэр үнд яг тэр газар юмаа тавина гэдэг бол амар чадвар байхгүй тий. Одоо бид ч ханхууд яадаг илээстэй бараг сохоч бол юм харахгүй ингээл явж яхад бол тэр ингээд тэрийг бүр мэдэрсэн байна. Бүр мэдэрсэн. Тэгээд хэрвээ бас
хүний алдаанаас буруу газар тавиул жүжигчд бас аюул ундаг. Яг одоо энд жишээлбэл тайз байла. Энд ингээд жүжигчин яг энэ зогсох байдлаа гэд тайз нь энд олчингууд жүжигчин энд ингээд байгаад идэг. Тэнгүүд энэ хоёр жоо хоорондоо ингээд зөрчилдөд бас болтгоо. Яг л одоо юу гэдэг юм бэ? Тавилт бол тавилтаар л байх ёстой гэдэг. Хаана байх ёстой яг тэр газараа байх ёстой. Одоо нэг одоо юу гэдэг нэг юм хөгжим ч юм уу те бүжгийн үзэгдэл ч юм уу тодорхой хэмжээнд зөрчдөг штэ. Тэгэхээр тэрийг засаа явчих болдог. Гівчиг жүжигийн хувьд бол ямар ч боломжгүй гэрэл хүрэл тэр юм дээр тохирсон байдаг байхгүй. Одоо жүжигчин дээр гэрэл тох. Жүжигчин энд дэжвэл гэрэл нь энд дэж. Бас хойш ухраад орлож бас сайн муухай бүтэлийн асуудал болно шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө тэр нэг жүжигчний мэдрэмж тэр тайзан дээр тий засж байгаа хүний бүх хүмүүсийн нэг юм мэдрэмж нийлэмж нэгдээд тэр жүжигийг бидэрт тавьдаг байх нь шүү дээ. Тий яг за. Тэр яг нэг юм хүний тэгэхээр айгуу гоё тэр нэг юм мэдрэмжээр бүтдэг. Тий амьд театр гэдэг бол бүр шалгандал юм байлээ орж ирэл. Манай ер нь их жүжигчд бол мик ашигладаг шүү дээ. Дандаа тий ягцараад ахна. Тий ягцараа шууд явдаг. Тэр нь бол ингээд хүнд хөө гэл ирдэг тий. Одоо бид нар чинь нэг тоглолт яла за кино театрт за кино үзлээ гэхэд амьд мэдэр нь авдаггүй шүү дээ. Тухайн яг юу nice сэтгэлд үлддэггүй тий. Тэнгүүд театр бол сэтгэлд хүртэл нь тоглож бас чаддаг юм болов уу? Би яг нэг юм тэр хэдэн он бэлээ сайн сандгүй. Ихтэй Ромео Жюльетте дахиж жүжигчнээс солио тавьж ирсэн нөгөө анх хэмлэлгөө шинэ хоёр тоглож ирсэн. Тийм тэгээд нөгөө анх цул гэд нэг охин яг шинээр орж ирж яхад нь үзэж ийсэн. Тэгэхэд яг нөгөө дэлгүүрээс солигдоод тэр охин орж ирээд анхных нь бараг үзэгдэл байлуу да. Анхныхын тоглолт байсан санагдчихэв. Тэгээ яг үзэж яхад тэр надад айгүй хүлцсэн. Ингээ би ингээ бодоод байдаг байхгүй ингээд энэ доторх ингээ бүх юм хосрцсон. Тэр хүний хайр дурлал тэр хүнээс гарч байгаа мэдрэмж ингээ би бүр ингээ гониглаа. Тэрнээсээ болж өөлээд. Ерөнхийдөө хүнд өгж байгаа юм нь айгүй гоё. Драмын театрын хувьд тодорхой хэмжээний жүжиг мүжгүүдтэй ингээ юм хүмүүд явж исэн ч гэсэндээ тухайн үед нөх үздэг байсан би. Хамгийн сонирхолтой зүйл нь юу гэхээр миний үзсэн хамгийн анхны жүжиг Сичуаны сайн хүн байсан. Яг тэр чи хэдэн онд тавигдлаа? 22 онд. Одоо би дөнгөж орж ирээд Сичуаны сайн хүнийг яаж байсан аахгүй. Тэг яг 22 онд гэхдээ би яагаад тэрийг ингээд гоё санаад байг ингээд миний дотор байдаг вэ гэхлээр би яг тэр нэг юм театрыг хүндлээд тайзны бодолд хийлгээд үсээ янзлуулаад хувцас сонгоод те ингээд бүх юм айгүй гоё. Яг тэгээд очиод ингээд надад сэтгэл айгүй өндөр байсан. Тухайн үед бүр ингээд хүүх ямар гоё юм бэ те ингээд ийм гоё хүмүүс байдгийн байна. Хүн болгон инээч гэсэн те ингээд хоорондоо ингээд гоё яриад нээлтийн ялангуяа ерөнхийдөө нээлт гэдэг бол айгүй гоё зүйл хэлээ. Надаа ингээд жүжиг үзэхээсээ гадна тэр нэг юм нээлт гэдэг хүмүүсийг нэгтгэж байгаа зүйл нь ямар гоё юм бэ гэж би яг бодчихсон байхгүй. Тэгээд тэрнээс хоошоо ялцчихэд оролж байгаа байхгүй би театрт оролж байгаа. Ингээд жүжиг гарах болоод нь очиж үздэг те ингээд нөгөө л нэг юм гоё нэг юм хүнийг өнөөдрийнхөө стресснээс гараад тэр нэг гоё хүмүүсийн мэдрэмжинд ороод өөрөө ингээд би хэрвээ байсан бол би энэ хүний оронд байсан бол би яах болоо? Ямар сонголт хийх болоо? Яаж сонголт хийх болоо? Яагаад ингэж вэ те? Үнэхээр гоё тэр энэ жүжигчдийн гаргаж байгаа тэр нэг торгон мэдрэмж өгж байгаа зүйл те маш олон зүйлсийг өгсөөр л гэдэг бид нарт. Тэр нь надад аягүй гоё санагдчихсэн. Тэгээ би театрын урлагт бол маш их дуртай дууралсан. Ерөнхийдөө 22 оноос хойшоо тасралтгүй гэдэг үзэж яваа. Тэгээ үзэж яваа. Маш гоё. Нэг юм гоё хүнийг юм тодорхой хэмжээнд
би тэр тайзан дээр одоо жүжиглэхгүй ч гэсэндээ тэр хүмүүсийг гоё хүнддэг чинь те хоцроод ирж байгаа хүмүүсийг ингээд ямар жоохон бүдүүлэг юм бэ те яагаад ингэж байгаа юм бол аль болох хоцрохгүй байхыг хичээдэг одоо тэр нэг юм дууга одоо уцсныхаа дууг хаахаас ахуулаад те уцаар ярихгүй байх бичлэг хийхгүй байх гэдэг нэг юм тодорхой хэмжээний юмнуудыг гоё сурж авдаг юм байна лээ. Ер нь бол манай бас үзэгчд бас яг үндэлгэд яг тэрнээс болоогүй юм бэлээ. Одоо л хоцролт бол амар идэв шүү дээ. Манай театрын урлаг бол ер нь цагтаа нээдэг. Цагтаа жүжигээ тоглодог. Одоо бусад тоглолтууд чинь за 30 минут үлээ, за хүмүүс үлээ, за 40 минут үлээ. Тийм ойлголт байдгүй театр бол цагтаа. Тэнгүүд яг манайх нөгөө үүд хаалга 30 минутын дараа хаадаг, түүждэг. Тэнгүүл хүмүүс уурлаа. Энэ түүжирлий чи яах, энэ юу гэж яах. Бид нар түүжирлсэн биш үү? Уг нь бол энэ түүжирлтайгаа хэдүүлээ зархаад бол тий маш их уудаж байгаа тий хитэн жил түүжрээд явж байгаа тооцоол байхгүй. Тэнгүүтээ за оцорж орж иржээ чанга яран за бичлэг хийн. Манайх бол бичлэг хийлэгдгөө. Зөвхөн одоо нөгөө ясалгаа гэж яддаг тий жүжигчд хүмүүстэй үзэгчтэйгээ ясалт үеэр бол бичлэг зураг юу ч хийж болно. Бусад үед одоо жүжигийн хувьд ингээд нэг нь ингээд бариад ингээд бичлэг хийж яхад нөгөө хүндээ саад болдог амар. Тэр нь жоохон бүдүүлэг байдаг. Тэг хичнээн хилээ зарим нь ойлгохгүй хүмүүс байна, ойлгодог хүмүүс байна. Соёлын үед уг нь бол манайх энийгээ засчлаас амар гоё. Театрыг одоо яг өөрөөр мэдрэх болоо. Тэгэхгүй бол яг зөвхөн ингээл бичлэгийн төлөө зургийн төлөө ирдэг бас хүмүүс л байна. Байгаа л да тодорхой. Гэтэ би бас тэр хүмүүсийг бол буруудахгүй байна. За. Нэг удаа хоёр удаа тэр бичлэг хийгээд үзээд одоо нэг стори гэж ярьдаг шүү дээ бид нар тийм стори хийх гээд ирчээд дараа нь тэр хүн хизээ нэг өдөр тийшээ дурлах баха. Магадгүй бас. Тийм. Тийшээ авчирж байгаа зүйл нь тэр нэг өнөөдрийнх нь хувьд тэр хүнд нэг сторийн те тэр нэг зураг бичлэг хийх нь байвчиг дараа нь одоо яг ингээ гоёор үзээ те хин ч нэр юу боллоо гэдэг ингээд нэг гоё мэдрэмж авах гэж ирэх болов гэж би бас бодож байна. Тэг болоо бас тгээсээ үзэгчтэй. Дараа жил манай 95 жилээ болох гэж байна. 95 жилээ одоо угтаж манайхад бас 11 сарын 12-нд театрынхаа төрсөн өдрөөр 95 дахь үзүүрийн жилийн нээлт гэж жүжигийн Павгийн лавг сүрэнгүй өгүүлэгцэн хайрг жүжиг нээх чинь энэ жүжиг одоо бас өмнө нь 1988 онд тавигдчихсэн 2015 онд сэргээн тавьжсэн одоо 2025 онд шинчилж тавьж байна. Одоо тэгэхээр шинжилэн нэгдэх бүх юм нь цоо шинээр тавигдж байна гэсэн үг. Одоо энэ жүжигэн дээр маань Наранбаатар найруулагч маань ажиллаад явж байна. Тэгээ энэ жүжиг манай дээр бас санал орж ирсэн байлээ. Павгийн лавг сүрэнгүй 80 жилийн зориулсаж тавигдах гэж байгаа жүжиг маань. Гэр бүл үр хүүхдүүдээс нь одоо Павгийн лавг сүрэнгүй сан гэж үт юм лээ. Тэр дэс маань санал тавьж энэ жүжиг тавьмаар байна гэж орж ирсэн. Тэг бас бид нар гоётой уулахгүй лээж аваад энэ дээр ажиллаад одоо хэдхэн хоногийн дараас 11 сарын 12-нд ирэхдээ тавигдах юм шүү дээ. Үгүйлэгцэн хайр гэдэг ингээд сонсонгууд л нэг юм чамд юу бодогдож байна? Үгүйлэгцэн хайр гингүүд нэг юм мэдрэмж дутаад байгаагаа үгүүлээд байна гэсэн үг юм болоо. Энэ бол яг олон утгатай. Одоо хүн болгоно хүн үгүүлэгддэг тий. Одоо тий аав ээж үгүүлэг байж болно, үгүүлэгдсэн байж болно, хань ижлэн үгүүлэгдсэн байж болно, амраг хайр нь үгүүлэгдсэн байж болно, найз нөхдөд нь үгүүлэгдсэн байж болно. Ямар нэг юмэг одоо одоод явсан хүмүүс үгүүлж байгаа бол. Тэгэхдээ бас хүний алдаа
оноо бас байж тээ. Тэр болгоны ер нь бол амар том сэдв юм билээ. Өгүүлэгдсэн хайр гэдэг. Бүх юмс нь хайраас байж болох бүх зүйл өгүүлэгдэж байгаа ширхэл маш том одоо ингээл яг сүлд бид ингээл энийг би бодож илсэн өгүүлэгдсэн хайр, өгүүлсэн хайр гэл тэ. Өгүүлсэн хайр нь одоо зөвхөн нэг хүнийг өгүүлэх юм уу? Нилээ дүүнийг өгүүлэх юм уу? Тэр болгоныг ингээл бодоол ингээл уах түүний яал бид нар чинь тэгэл за маркетинга хийхэд бол яах хэллээ гэл хичнээн оног бас бодно шүү дээ. Энэ жүжиг яаж тавиул хүмүүс төрөх үү? Энэ жүжигийг хэрхэн тавиул нөгөө хүмүүст мань одоо нэг мессеж одоо жүжиг болгонд нэг мессежтэй байгаа. Ана Каринаг одоо сая манайх тавьсан тий. Ана Каринаг тавиад яаж байгаа. Ана Каринаг хүртэл нэг цаана нэг подтекст мессеж явж байгаа. Хүмүүс үл яг янз бүрээр л яригддаг. Амргийн төлөө тэмцэл одоо юу чигдээ тий. Гэхдээ би лав тэгэж боддоггүй. Тий. Тэр бол Анаг 24/7 өнгөрнө. Тий. Ер нь ингээл хүмүүс амар тэгж яригддаг. Тэгэхдээ цаана нэг бас подтекст явж л байгаа байхгүй тий. Бас л нэг хүний сэтгэл дотор байдаг нэг юм байгаа штэ. Тий. Тэрийг харуулгаа. Одоо манай энэ өгүүлэх цайр жүжиг маань хүртэл цаанаас подтекст явж л. Яа хордоо үзэх юмсан. 12 орс хордоо болоосаа. Үзэгчтэй нээгээд ингээд сайхан сэтгэл хангалуун бас сууж явах юмсан. Одоо энэ өгүүлэгдсэн хайр дээр хэрвээ нууц шөл хідэн ажилтан нийт гэж ярьдаг штэ. Хідэн баг бүрэлдэхүүн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаа гэд. Одоогоор хідэн хүний бүрэлдэхүүнтэй явж гин. За манай энэ жүжиг маань одоо ихэнх уран бүтээлчд бол орсон явж байгаа. За цөөхөн уран бүтээлчд бол иш ороог байна. За манайх чинь гэрлийн баг, тайзны баг, дууны баг, маркетингийн баг, зохион байгуулалт маркетинг гэхээр одоо манайх ороод явчих. Энэ болгоны ард баг одоо энэ жүжиг дээр 90 хүн шахуу ажиллаж байна. 90 гаруй. Ер нь бөөнөрөө л бас үйлчлэгээ албаны баг. Тэгэхээр энэ жүжигийн хувьд хэр удаан хугацаанд бэлтгэж байгаа вэ? Манайх 9 сард орж ирэл энэ жүжиг яригдсан. Тэгэл уншлага эхлээд ширээний уншлага гэдэг яг ингэ ширээ тарьсан. Ярьслага идэг. Энийг жүжигээ задалдаг. Тэрнийхэн дагуу найруулагч маань ажилдаг. Тэрнийхэн дагуу зураач маань ажилдаг. Одоо нэг уншлаг гээл ярьж штэ ширээгээ тойрол ингээд тэн дээрээс одоо босож болдог уу? За үгүй энэ жүжиг тоглохгүй юм байна гэхүү байдаг уу? Ер нь бол ховор. Яг мөнх санхүүгээ бас юу яж бол. Одоо төсөв амар өндөр юуг бол заримдаа бол бас буц жүжигүүдийг бол арай за төсөв болохгүй арай жоох юм байгаад байна гэд заримдаа л юу яа. Тэгтээ дараагийн юу нь би баримттай байдаг гэх юм уу. Тийм. Яг хөө тиймэрхүү тохиолдол ганц хоёр бол гарч ил байсан юм байна. Хөрөнгө санхүү одоо нэг жүжигийг чинь хийхэд ер нь бол маш их төсөв мөнгө гардаг тий. Үйлдвэрлэл явагдана гэдэг бол амар. Тэгэхээр тэр болгоны юун дээр одоо маркетингийн төсөв одоо бид эдгээр жишээ аваад яллаа. Маркетинг одоо нэг жүжигэн дээр ийм баймаар байна гэсэн нэг тий юу бодчихгоо тэрийг чинь төсөөлнө штэ. Танаа л явчихоо. Йоо бас л сайн тана штэ асуул. Сүүлдээ баг одоо тэгэл зарим юмнуудаа нилээн тана өөртөө хийх гэж оролдоно. Хүнээр хийлгэн амжихгүй яах чаргагүй амжихгүй юмнууд амар их байдаг. Яг жоохон баг одоо юу яадаг. Хүн хүч дутаад байна шүү дээ. Дуцдаг. Тэгэл бас л ер нь бол одоо баг анх энэ театрт ороод яас их ажилтаа пүү гэл би бүр гайхчихлээсэн. Одоо тэгээ бас тасан зогсчихжээ уусчихжээ. За энэ чи ингэдэг гэл. За одоо энэ ч тарагдах байх та гэдэг. Тий одоо ч нэг иймэрхүү хэмжээний иймэрхүү югаар ингэж болох юм байна. Тэгэл таньдаг мэддэг хүмүүс лугаа ярина. Найзаа, андаа, өгшөө ингээд ярих тохиолдлууд их байна. Тэгэл одоо нэг бас бүтээл гараал
явсаарч байх болох баха. Явсаарч ирлээ энэ хүртэл. Одоо манай дээр нэг 2 залуу яг саяхан ороод ажиллаж байгаа. Яах гэл. Одоо яг миний нөгөө 2 3 жилийн өмнөх шиг сандарч гүйж байгаа байхгүй юу? За тавьж даач тэгжээ. Тэггэл. Тэрийг тэгсэн үү? Одоо тэгдэв дөө гэдэг. Тайвшруулаад ёо гэл. Тэ улсын яг одоо энэ улсын байгууллагт ингэж ажиллах хуваарь юм хийхээс эрс өөр штэ. Тэ халуунаа яагаад энэ театрт байгаад байна? Чамаа юу энд тогтоогоод байна? Баг хамт болоо. Тий. Одоо хуваарьнгууд ганцаараа л шахуу ажиллана. Ганцаараа бага бүрдүүлнэ яг. Тэр багтайгаа ингээд байнгын явна гэж бас жоохон заримдаа хэцүү байдаг тий. Энд бол ингээд нэг л ингээд хүмүүстэйгээ ингээд ажиллаад ингээд мэдгүй одоо би одоо гармаар байх шалтгаанууд бас гардаг зөндөө гарна юу. Тэгэл яг залуу хүмүүс байна тий. Би одоо энд юу хийж байгаа юм бол би эсвэл яг гадагшаа явахгүй байгаа юм бол эсвэл нэр ингээл амар олон асуудлууд гарна. Тэгтээ эцээцд одоо мэдгүй үлдсэн лээдэн тэгээд нэг юмд хорогдоод байгаа юм шиг мэдгүй гарч чаддгүй бас хамт олондоо хорогдоод байгаа юм уу ажил мэргэжилтэй хорогдоод байгаа юм уу хин нэгэн залууд хорогдоод байна уу мэдгүй тэрийг би гайхаад байдээ тэгэл манай театр яг манай хүмүүс юм хэлдэг чи гарахгүй гэдэг яагаад тэгэхээр театр хүний авч үлдээ гэсэн үнэ авч үлддэг л ингээд. Тэг за тийм юм гэж байдаг бэ. Тэгсэж ингээ хүмүүсийг сонсоод ангууд яг тиймэрхүү одоо байхгүй. Ерөнхийдөө үлдээд за гар нэгэд 10 жил болсон шүү бо тэ. Гар нэгэд 20 жил болсон. Тэгэл угаасаа 20 жил болсон. Нөгөө тэгдэж тэ театрын тогоонд чанагдаж л явлаа гэд тэ. Тэгэхээр нэг л орсон бол гарахгүй гэдэг шиг. Ер нь бол бараг тиймэрхүү болчихсон. Тэгэл одоо хуваараа юм хийн гэхээр маш их эрсдэл өөр дээр ингэж ядаг тоглолт шоу бол маш их эрсдэл. Олох үед болно, олохгүй үед олохгүй. Шатах үедээ сайхан шатна. Шатах үедээ нав шатна шүү дээ, үнс олно шүү дээ. Би ч одоо үнс олоод жирсэн. Орж ирсэн. Тэгээд яг шантрахгүй л бас явсан. Тэндээс ч бас баярлаад өгдөө. Одоо яагаад би энэ нөө фестивал гэхээр яагаад Эрдэнэтэд хийсэн бэ гэхээр би ч өөр Эрдэнэт болох нэг хүн. Тийм нутагтаа бас хий гэж бодоод тэгээд ер нь Улаанбаатарт л тоглолтууд явагдаад байна тий. Play time, хуур, үржүүлээ, трипл ингээл энэ тийм тоглолтууд явагдав. Орон нутгуудад ер нь байдгүй байхгүй. Харин сүүлийн хэдэн жилүүдэд харин гой орон нутгаа хөгжүүлсэн айгүй гой тоглолтууд бас болж байна л доо. Одоо ариун нэгчээс дархан тоглох юм л тий. Мара гэдэг одоо ингээ гой юмнууд одоо орж ирж. Уг нь бол орон нутагт бас хүмүүс байдгийн шүү дээ. Тэглэх байх уу? Тий. Залуучууд бас байгаа. Тэр одоо нэг гой өргөжсөн шиг тэр Эрдэнэт рүү тэгж явмаар байна тий. Зорж очиод. Тий. Яг бол амар хөгжсөн амар яасан хурдан босч ирсэн. Тэр нь бол бас хүмүүс нөгөө баг хамт олон амар гоё чухал юм байна да гэж бодсон. Тэгт би бол нэр жоохон яг тоглолтоо явахдаа ганцаарцдаг. Заримдаа бол би юуг нь алдаа гаргачих. Энэ дээр ийм болцсон уу, тийм болцсон уу гэл амар үйлэх юмнуудаас гарна. Тэгэл шүдээ зугаал за нэгэнт зорьсон юм чи. Гэл хийнэ гэл зэрэглэн тэгэл орон нутгийнх маань бас тусалцаа дэмжлэг бас заримдаа өгөхгүй байх жишээ нэ тий. Бүх юмыг мэдгүй одоо би өөрхийн карманаас л гаргасан. Би өөрөө тийм мөнгөтэй төрөхтэй хүн биш. Тэгтэл одоо өөрхийн хүсэл сонирхол одоо тэмүүллийнхэн төлөөс ингээд одоо хүртэл би зүтгээд явж байгаа нэгэн одоо ч зүтгэсээ суралцаарч байх болно хүн хөлтлөө суралцдаг үгс нийгэмд ороод юм чаа тий. Одоо тэгээд тоглолтоос хийнэ хэсэг нэг бас нэг жил завсарлагдсан болохоор
хүмүүсээс асуудаг. Өгүүлэгдэхөө өөрт чинь. Үүлэгдэн. Хэрвээ энэ жил би зохион байгуулсан бол гэд бодох. Бодог. Тэгээд ер нь бол тэгэл жил болгон л боддог. Энэ жил хийн ингэж гэдэг концепц байгаа. Ерөөдөө хитэн сард зохион байгуулагддаг юм. Би ер нь 9 сард намар 8 сарын сүүлээр 9 сарын яг нэг тогтцоо өдөрж байгаа гэсэн байхгүй. Ер нь бол 8 сар намар агаад л нэг өдрөө гаргаад хийждэг юм биш үү? Намар зохион байгуулагддаг хүүхэд залуучууд хичээлд орох цаг үеэр. 8 сард юм уу 9 сард зохион байгуулагддаг байх нь тий. Тэгэл гадаа фестивал нэг хийцүүн цагаагаар. Айгуус бас л амар штэ асал. Заримдаа пал тэгэл явчих үе бас байна. Нэх гой нартай өдөр байжсэн оройн насгартал бороо орохыг өгсөхгүй. Тий. Одоо яг миний нэг тоглолтын дээр бол фестивал дээр нь тэгсэн штэ. Өдрөөс амар нар шараал даалч. Тэгэл орой зүгээр гинт хомтой усаар цутгасан юм шиг асгаад ой би бүр ойлаад. Тийм тохиолдол ерөөдөө тоглолт цуслагдах уу? Цуцлаагүй л те. Би тэл ойлаад яагаад ингэж намайг яагаад шийтгэж байгаа ч юм те. Амраас хаард юм бодсон шээс. Тэгтээ бол тэр юуны тоглолт цуцлагдана гэдэг чинь бас амар хэцүү. Маш их хөрөнд орно. Тэ. Би тайз дийлэгц бүх хөгжим апартураа хотоос авдаг. Хотоос ингээд чандрын аваад тавьчихдаг. Тэр болгон ч юм уу шүү дээ. Тэрийг яана. Уран бүтээлчтэй яана. Энэ одоо мөнгө такса төлж байгаа хүмүүсээ яана гэл. Амар боц. Тэгтээ азар бороо маань нэг 20 минутаас орол сайхан цэлийгэл нар гараал. Нарыг амар гой нам муухан болол яасан. Тэгэл тоглолтоо үргэлжлүүлээл хийгээл гарсан. 20 минутын хугацаанд ерөнхийдөө завсарлага аваад буцаж тоглосон юм уу? Ерөнхийдөө хийх завсарлага авсан. Тэгэхгүй л нөгөө тог юу ч юм бас буудах аюул те. Хөгжим апартурч бас буудах аюул те. Тэгээд азар хөгжим манаас асаад тэр амар бор орсон. Би бүр шоконд ортол авсан. Тэг яг бороо орох асархын өмнө манай залуу артист тэр шнэ тоглож зүгээр. Тэд бороо орж байгаа. Гэс хүмүүс бүр амар гоё бас сэтгэл хүрэж ингэж тогложсэн байхгүй бүр амар бороо асарж яхад дуулаад байна. Ямар ч тийш дууга дуусгана гэдээ дуулаад байдаг тий. Тэгээ манай үзэгчд үргэлж зүгээрээ гэж зүгээр яагаад. Тэгэл тэр штаб буугаал бүр илүү их асрангууд хөгжмөдөө унтраагаал тэгэхгүй шатах аюултай шатвал бүр бас тэрнээс ийсэн болно тий. Хөгжмөдөө унтраагаал 20 минут нэг пауз авал. За гэл хөгжмөө асаахад л тэ ашиггүй асаал. Тэгээд тоглолт өргөжлөсөн. Тэгээд мэдхгүй бас тэр үед ч бас зэрэг бас хэцүү л байдэм байлээ. Тэр 20 минут 2 цаг шиг 20 цаг шиг бодогдож байгаа байхгүй. Тийм л дээ яг нөгөө өөрөө хүсээд хийж байгаа тийм ингээд энэ маань ингээд болчоос гээ явж итэл юм үзэгдэл болгоод хинж тэгж хямран л та. Амар юм л дээ. Тэгээд залуу хүний хувьд яг ингээд гоё өөрийн гэсэн юмыг зохион байгуулад давхар ингээд драмын театр гэдэг гоё тий тайзтай лекцэн байгууллагт ажиллаад энэ хүртэл ирсэн өөрт чинь баяр хүргэе. Баярлалаа. Тэгээ одоо хоёулынгийнх нь нэвтрүүлгийн цаг ирэхэд дуусж байна. Тэгээд өнөөдөр маа тийм Night Flower гэдэг цэцгийн дэлгүүр хамтарч ажиллаж байгаа. Ийм гоё цэцгийн баглаг өөрт чи хөргүүлсэн. Ямар гоё бэ? Баярлалаа. Маш гоё цэцгүй. За баярлалаа. За үрж оролцсон маш их баярлалаа.